За сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Багш та нарт арифметикийн прогресс гэдэг хичээлийг заах гэж байна. Хуучин сурах хүчтэй хүүхдүүд ийм сурах хүч буюу 2015-аас 16 оны сурах хүчтэй хүүхдүүд 107 дугаар хуудсыг нээгээрэй. Шинэ сурах хүчтэй буюу 2019 онд хэвлэгдсэн сурах хүчтэй хүүхдүүд 77 дугаар хуудасаа нээнэ. За миний заах хичээл бол өмнө та нарын мэддэг мэдлэг нь тоон дарааллын тухай ойлголт, дарааллын ерөнхий гишүүний томьёо олох ийм мэдлэгийг та бүхэн мэддэг байсан. Тэгвэл одоо би арифметикийн прогресс гэдэг шинэ мэдлэг олохдоо та нарт юу вэ гэхээр арифметикийн прогрессийн ерөнхий гишүүний томьёог олох, түүн дээр дадлага ажил хийж бодлого бодох, дараагаар нь арифметик прогрессийн дараасан 3 гишүүний чанарыг ашиглан баталгаа хийх, бодлого бодох ийм хичээлүүдийг заах юм аа. Зөгийн үүрэн 6 талт бяцхан гэрүүдээс тогтдог. Зөгийн эхлээд нэг ширхэг 6 өнцөгт гэр хийжээ. Дараагийн үе бүрд хэдэн гэр нэмэгдэж байна вэ? За үе нь 2, 3, 4, 5, 6, 7, 8 гээ. Үе дэх гэрийн тоо 2 дугаар үеийн дээр бол 6 талтаа зөв дүрс учраас тал бүрд нь нэг гэр баригдаад 16 гэртэй болно. Дараагаар нь 3 дугаар үе дээр 12 гэртэй болно. 4 дугаар үе дээр 18 гэртэй, 5 дугаар үе дээр 24 гэртэй, 6 дугаар үе дээр 30 гэртэй, 7 дугаар үе дээр 36 гэртэй, 8 дугаар үе дээр 42 гэртэй олно. Өмнөхөөсөө нэмэгдсэн тоогийн ажиглавал 6 гэх мэтлэн дандаа тогтмол 6 гэрээр нэмэгдэж байна. Өмнөх гишүүн дээр нь тогтмол дээд тоог нэмэхэд дараагийн гишүүн гардаг дарааллыг арифметикийн прогресс гэдэг. Дээд тоогийн арифметик прогрессийн ялгуур гэнэ. АН тэнцүү АН-ээс асах нь 1 нэмэх нь D. АН-ээс асах нь 1 гэдэг нь АН-ийн өмнөх гишүүн. Энэ томьёог арифметик прогрессийн рекуррент томьёо гинэ. За та бүхэн энэ тодорхойлт томьёогоо бичээд авна уу? Сонгор дээрх тэр зөгийн үүрэн дээр 1-р бодлого бичиж, D нь бол 6 байсан. За одоо би арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог гаргая. За саяын тодорхойлтосоор арифметикийн прогрессийн рекуррент томьёо нь АН тэнцүү АН-ээс асах нь 1 дээр нэмэх нь D гэсэн томьёотой. За энийг гишүүнчлэл цугуулад бичье. А1 тэнцүү А1 А2 тэнцүү А1 өмнөх гишүүн дээрээ 1 D-гээр нэмэгдэнэ. А3 бол А2 дээр нэмэх нь 1 D буюу за энүүнийг энд орлуулахад А1 дээр нэмэх нь 1 D, нэмэх нь 1 D тэнцүү А1 дээр нэмэх нь 2 D. А4-р гишүүнийг олоход А3 дээр нэмэх нь D буюу А1 дээр энийг энд орлуулахад А1 дээр нэмэх нь 2D, нэмэх нь D тэнцүү А1 дээр нэмэх нь 3D. Гэх мэтлэн орлуулан тавихад АН тэнцүү А1 дээр нэмэх нь N-ээс асах нь 1 ширхэг D байна. За арифметикийн прогрессийн рекуррент томьёо нь АН тэнцүү АН-ээс асах нь 1 дээр нэмэх нь D. А1 тэнцүү А1 гээ. А2 дугаар гишүүн бол өмнөх гишүүн дээр 1 D-г нэмэх буюу А1 дээр нэмэх нь 1 D. А3 дугаар гишүүн бол А2 дээр нэмэх нь
D буюу А2 дугаар гишүүний оронд энэ А1 дугаар гишүүнийг авчираад орлуулахад А1 дээр нэмэх нь 2D гарна. А4 дугаар гишүүн гэдэг бол А3 дугаар гишүүн дээр нэмэх нь D буюу А3 дугаар гишүүний оронд энэ илэрхийллийг авчираад орлуулахад А1 дээр нэмэх нь 3D гарна. Гэх мэтлэн энэ томьёог ажиглавал АН тэнцүү А1 дээр нэмэх нь 2 байхад 1D, 3 байхад 2D, 4 байхад 4 дугаар гишүүн байхад 3D байгаа юм чинь n дугаар гишүүн байхад n-ээс асах 1D нэмэгдэнэ. За энэ томьёог бол арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо гинэ. Хүүхдүүдээ та бүхэн энийг бичээд аваарай. Жишээ 2. 35, 25, 15 арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог ол. За тэгвэл бүгдөө өмнөх 7 дугаар ангийнхаа мэдлэгийг давтаад 1-р гишүүн нь 35, 2-р гишүүн нь 25, 3-р гишүүн нь 15 тэгээд гих мэтлэн миний олох нь n-р гишүүний томьёог олно. За ялгуурыг нь олъё. 25-аас асах нь 35 тэнцүү хасах 10. За ялгуур нь хасах 10 гарч. Ерөнхий гишүүний томьёогоо ашиглавал АН тэнцүү А1 дээр нэмэх нь n-ээс асах 1 D тэнцүү А1 нь 35 нэмэх нь n-ээс асах 1 үржих нь D нь хасах 10. За энийг задлаад бичвэл 35-аас асах нь 10n нэмэх нь 10 буюу тэнцүү 45-аас асах нь 10n. Өөрөөр хэлбэл энэ арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо нь бол 45-аас асах нь 10n. 35, 25, 15 гих мэтлэн АН энэ арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог олоо гэсэн юм. За өмнөх мэдлэгийг ашиглахад А1 дугаар гишүүн 35, А2 дугаар гишүүн 25, А3 дугаар гишүүн 15 гих мэтлэн АН-ийг нь олъё. За ялгуурыг нь арифметик прогрессийн ялгуурыг олоход дараагийн гишүүнээс өмнөх гишүүнийг хасч чинь 25-аас 35 тэнцүү хасах 10. Ялгуур нь бол энд хасах гарч байна. АН тэнцүү А1 дээр нэмэх нь n-ээс 1D гээд арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёон дээр орлуулвал А1-ийн оронд 35, n-ээс 1 D-ийн оронд хасах 10. Хаалт задлахад 35-аас 10n нэмэх нь 10 тэнцүү 45-аас 10n. Тэгвэл энэ арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо 45-аас 10n байна. За жишээ 3. Дам 7 ингээд 7-оос бүтсэн дараалал. Ийм дарааллыг бол тогтмол дараалал гинэ. Тогтмол дараалал. За эндээс харахад 1-р жишээн дээрээс D нь 6 гарсан. 2-р жишээнээс D нь хасах 10 гарсан. 3-р жишээнээс D нь 0 гарч байна. За D нь тэгээс их байвал зүгээний үе ихсэх тусам олширч ийсэн. Тэгэхээр D нь тэгээс их үед өсдөг арифметик прогресс болно. D нь тэгээс бага үед 2-р жишээнээс ажиглахад буурдаг арифметик прогресс. D нь тэгтэй тэнцүү байх юм бол 3-р жишээнээс тогтмол дараалал гинэ. За жишээ 4. Арифметик прогрессийн 5-р гишүүн нь 41, 10-р гишүүн нь 96 байх юм бол ерөнхий гишүүний томьёог олоо. За 10-р гишүүн гэдэг бол А10 тэнцүү А1 дээр нэмэх нь 9D. А5 гэдэг бол А1 дээр нэмэх нь 4D. За томьёогоо ашиглаад саяхан заасан томьёогоо ашиглачи. За тэгэнгүүтээ А1 дээр нэмэх нь 9D буюу 10 дугаар гишүүн 96 та тэнцүү. А1 дээр нэмэх нь 4D буюу
5 дугаар гишүүн нь 41-тэй тэнцүү. За ийм систем тэгштгэл үүсгэе. За энэ систем тэгштгэлийг бодох талаар урд өмнө та нар үзсэн учраас энэ системийг хооронд нь хасчих. А1 нь устна 5D тэнцүү 55 буюу D нь 11 гэдээ гараад байна. Гарч ирсэн 11 гэсэн D-гээ 2 дугаар илэрхийлэл дээрээ тавьчих. 4-ийг үржих нь 11 тэнцүү 41 болно. А1 дээр нэмэх нь 44 тэнцүү 41 буюу хоошоо гараад хасахад 41-ээс 44-ийг хасаад хасах 3 гарна. За манай илэрхийллийн А1 нь хасах 3, D нь 11. Энэ өсдөг арифметикийн париурээс байна. За ерөнхий гишүүнийхээ томьёон дээр тавья. А1 дээр нэмэх нь N-с 1 D буюу хасах 3 дээр нэмэх нь N-с 1-ийг үрждэг нь 11. Тэнцүү хасах 3 нэмэх нь 11-ийг хасах нь 11. Тэнцүү 11-ийг N-с хасах нь 14. Манай ерөнхий гишүүний томьёо бол 11-ийг N-с хасах нь 14. А5 нь 41 арифметик париурээс. А10 нь 96 бол ерөнхий гишүүний томьёог бичээ гэж. За томьёогоор тавьчих. А10 тэнцүү А1 дээр нэмэх нь 9D, А5 тэнцүү А1 дээр нэмэх нь 4D. За А1 дээр нэмэх нь 9D бол 96 та тэнцүү, А1 дээр нэмэх нь 4D бол 41-тэй тэнцүү. Ингээд систем тэгштгэл үүсгэж байна. Энэ систем тэгшгэлийг хооронд нь хасахад А1 нь устдах буюу 5D тэнцүү 55, D нь 11. D11 буюу эерэг тоо гарч ийнэ гэдэг чинь энэ арифметикийн париурээс өсдөг арифметик париурээс гэсэн үг. А1 нь хасах 3, D нь 11. Ерөнхий гишүүний томьёогоо биччихье. N тэнцүү А1 дээр нэмэх нь N-с 1D. Тэнцүү хасах 3 дээр нэмэх нь N-с 1 үржих нь 11. А1-ийн оронд хасах 3, D-ийн оронд 11-ийг тавиад хаалт задлахад хасах 3 дээр нэмэх нь 11-ийн хасах нь 11 буюу 11-ийн N-с хасах нь 14 болно. За энэ арифметик париурээс ерөнхий гишүүний томьёо бол 11-ээс хасах нь 14. Одоо энийг шалгая. N-ийн оронд 5-ыг тавьчих. А5 болно 55, 55-аас 14-ийг хасна 41. За А10-ыг шалгая. N-ийн оронд 10-ыг тавь гэсэн үг. А10 тэнцүү 11-ийг үржих нь 10, тэгээд 110, 110-аас 14-ийг хасгаар 96. За би зөв боджээ гэдгийг ингээд өөрөө шалгаад үзчихэж болно. За бодлого 7 ба 23 гэсэн тоонууд өгөгдөв. Эдгээр тоонуудын хооронд 3 тоо бичиж арифметикийн париурээс үүсэг. За тэгэхээр 1-р гишүүн нь 7. 2-р гишүүн мэддэхгүй байна. 3-р гишүүн мэддэхгүй байна. 4-р гишүүн мэддэхгүй. 5-р гишүүн нь 23. Байх юм бол энэ голын 3 гишүүнийг ол гэж байна. За тэгэхээр би арифметик париуресийн ерөнхий гишүүнийхээ томьёон дээр тавья. А5 тэнцүү А1 дээр нэмэх нь 4D. За түрүүний 4-р жишээ ясаараа систем тэгшгэлээ үүсгэе. А5 тэнцүү 4D буюу тэнцүү 23. А1 тэнцүү 7. За хооронд нь систем тэгшгэлээ хасчихъя. А1 нь устдаад 4D тэнцүү 16, D тэнцүү 4. За ерөнхий гишүүний томьёогоо үүсгэж. AN тэнцүү A1 дээр нэмэх нь N-с 1, D тэнцүү A1 нь 7, нэмэх нь N-с 1, үржих нь D нь 4. 7 дээр нэмэх нь 4-ийн хасах нь 4 тэнцүү 4-ээс дээр нэмэх нь 3 гэсэн томьёо өсөж байна. За 2 дугаар гишүүнээ олчих тоочоод. А2 тэнцүү 4-ийг үржих нь 2, нэмэх нь 3 тэнцүү 11. 3 дугаар гишүүнээ олчих. 4-ийг үржих нь 3, нэмэх нь 3 тэнцүү 15. 4 дугаар гишүүнээ олчих. 4-ийг үржих нь 4, нэмэх нь 3 тэнцүү 19. Манай дараалал ямар арифметик париурээс байсан бэ гэхээр 7, 11, 15,
19, 23 буюу ийм арифметик прогресс байсан байна. 7 ба 23 гэсэн тоонууд өгдөг. Эдгээр тоонуудын хооронд 3 тоо бичиж арифметик прогресс үүсэг. За тэгвэл А 1-р гишүүн 7, 2-р гишүүн мэддэхгүй, 3-р гишүүн мэддэхгүй, 4-р гишүүн мэддэхгүй, 5-р гишүүн нь 23. За өмнөх 4-р жишээсээр А 5-р гишүүн гэдэг бол А1 дээр нэмэх нь 4D буюу 23-таа тэнцүү. А1 нь 7. Систем тэгштгэл үүсгэд хасчи 4D тэнцүү 16 буюу D нь 4 гэд гараад байна. Ерөнхий гишүүний томьёо AN тэнцүү A1 дээр нэмэх нь N-с 1 D буюу A1 нь 7, D нь 4-ийг орлуулаад тавиад хаалт задлчих. Тэгээд 4N дээр нэмэх нь 3. Энэ арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёо бол 4N дээр нэмэх нь 3 гэж гарч байна. За 2-р гишүүнийг олъё. N-ийн оронд 2-ыг орлуулах гэсэн үг. 4-ийг үржих нь 2, нэмэх нь 3 тэнцүү 11. 3-р гишүүн нь N-ийн оронд 3-ыг орлуулад 15, 4-р гишүүн N-ийн оронд 4-ыг орлуулад 19. Тэгвэл манай арифметик прогрессийн эхний 5 гишүүн 7, 11, 15, 19, 23 байсан байна. За саяын бодлогоо томруулаад авъя. Арифметикийн прогрессээ 7, 11, 15, 19, 23, 27, 31, 35, 39 гэх мэтлэн эхний 9 гишүүнийг нь тооцсон арифметик прогрессийн хувьд ямар байна вэ гэхээр нэг зүү тогтолыг бүгдээр ажиглая. За эхний дараасан 3 гишүүнийг харахад 7, 11, 15. Багш нь 11-ийг улаанаар бичсэн байна. Захын 2 гишүүний тусламжтайгаар тэр голын гишүүн буюу 11 яаж гарч ирэх боломж байна вэ гэдгийг сонирхож үзье. Тэгвэл захын 2 гишүүний арифметик дундаж нь голын гишүүн болж байгаа юм шиг санагдчихэв надын хувьд бол. За дараагийн 3 тоог авч үзье. 11, 15, 19 дараасан 3 гишүүн. Дахиад энэ дөрвөн биелж гинөө. Голын улаан 15 бол захын 2, 11, 19-ийн арифметик дундаж гарч иж болж байна. За тэгвэл 15, 19, 23 дараагийн 3 дээр үзье. За тэгэхэд захын 2 гишүүний арифметик дундаж голын гишүүн гарч иж болж байна. За эндээс арифметик прогрессийн дараасан 3 гишүүний хувьд захын 2 гишүүний арифметик дундаж нь голын гишүүнтэйгээ тэнцүү байна. За энэ тодорхойлолтыг бичээд аваарай хүүхдүүдээ. За тэгвэл 3 тоон дээр бичиж болсон бол тэр зүй тогтлыг би 5 тоон дээр ажиглаад үзье. Дистраасан. За 7, 11, 15, 19, 23. Энэ бол энэ арифметик прогрессийн дараас нь 5 гишүүн байгаа. Дараас нь 5 гишүүний хувьд яг саяын голын 15-ыг би улаанаар тэмдэглэсэн байгаа. Энэ чанар биелэх нь үгүй юу гэдгийг туршиж үзье. Захын 2 гишүүний арифметик дундаж 7 дээр 23 нэмээд 2 тувай голын улаан өнгөөр бичигдсэн гишүүн буюу 15 гарч байна. За тэгвэл энийг би 9 тоон дээр туршаад үзье. 7, 11, 15, 19, 23, 27, 31, 35, 39. За тэгвэл захын 2 гишүүний арифметик дундаж голын улаанаар бичсэн 23 үнэхээр гарч ийн үгүй юу гэдгийг үзье. 7 дээр 39-ийг нэмье. 2 тувай арифметик дундажийг нь олоход 23 байна. За тэгвэл арифметик прогрессийн дараасан 3 гишүүний хувьд захын 2 гишүүний арифметик дундаж нь голын гишүүнтэй тэнцүү байна гэдэг бол 3 гишүүн дээр биелдэг юм байна, 5 дээр биелдэг юм байна. 7 дээр биелж болно, 9 дээр биелж болно. Гэх мэтлэн биелэх юм байна гэдэг дүгнэлтийг бид нар хийж болж байна. За арифметик прогресс үүсгэх 3 тооны мэддэхгүй тоог олоо гэж. За А-д нь 3, X, 21. Арифметик прогресс үүсгдэг. За тэгэхээр саяын дараасан 3 гишүүний учраас саяын чанарыгаа хэрэглэе. Захын 2-ыг нэмээд 2 туваах буюу арифметик дундажийг нь олоход голын гишүүн буюу X олдноо. Ингээ 24-ийг 2 хуваагаад 12. Б-д нь 2 дахь бодлого нь арифметик прогресс үүсгэх 4 тооны хувьд мэддэхгүй тоог нь олоо гэж байна. 3, X, 5, Y. За эхний 3 тоогийн сонгоод авчи. Эхний 3 тоон дараас энэ арифметик прогрессийн дараасан 3 гишүүн учраас яг саяын чанараа хэрэглэе. Захын 2-ынх нь арифметик дундаж голын гишүүн гарах буюу 8-ыг 2 хуваагаад 4. За ингээд
буцаагаад орлуулаад тавьчих. 3, 4, 5, Y. За энэ 3 тооны хувьд бас саяын чанарыг хэрэглэе. 4 дээр Y-ийг нэмээд 2 хуваах буюу арифметик дунд чинь 5 гарах ёстой. Тэгвэл 4 дээр нэмэх нь Y тэнцүү 10 буюу пропорцоор урчээд Y тэнцүү 6. Тэгвэл манай арифметикийн прогресс бол 3, 4, 5, 6 гэсэн прогресс байна. За тайлбарлая. Нэгдүгээрх нь 3x21 гэсэн дараасан гишүүдтэй арифметик прогрессийн мэддэхгүй гишүүнийг олоо гэсэн бодлого. За тэгвэл энэ дараасан 3 гишүүн учраас арифметик прогрессийн захын хоёрынх нь арифметик дундаж голын гишүүн байна гэдэг дүрм ёсороо саяын дүрмөөрөө 12 гарч байна. За 4 тоон дээр авч үзье. 3x5y. Энэ 4 тооны дөрвөлэн арифметик прогресс болдог. Тэгээд дараас нь 4 гишүүн байх юм бол мэддэхгүй тоог нь хувьсгчуудыг ол гэж байна. Тэгвэл эхний 3 тооны хувьд саяын арифметик прогрессийн дараасан 3 гишүүний чанарыг хэрэглэхэд захын хоёрыг нэмээд 2 туваахад голын гишүүн буюу x нь 4 гарч байна. 3, 4, 5 y. Энэ 4 тооны сүүлийн 3 тоо дараасан 3 гишүүн болох учраас захын хоёрыг нэмээд 2 туваахад голын гишүүн байна. За ингээд 4 дээр нэмэх нь y тэнцүү 10 буюу y тэнцүү 6 болно. За вэд нь 7x y z 23 гэсэн дистрасн 5 гишүүнтэй арифметик прогрессийн мэддэхгүй гишүүдийн тоог нь олоо. За тэгвэл саяын чанараа хэрэглэе. 5 тооны хувьд бид нар туршиж үзсэн. Тэгвэл y нь 7 дээр 23-ыг нэмээд 2 туваах буюу захын 2 гишүүний арифметик дундчтай тэнцүү буюу 15. За дахиад энийгээ бичиж идэх юм. 7x 15 y 23. Тэгвэл энэ 3 тооны хувьд саяын чанараа хэрэглэхээр x тэнцүү 7 дээр нэмэх нь 15, хуваадаг нь 2 буюу 11. Энэ 3 тооны хувьд дахиад саяын чанараа хэрэглүүл y тэнцүү 15 дээр нэмэх нь 23, хуваадаг нь 2 буюу 19 гарч байна. Ингээд 5 тооны хувьд арифметикийн дараасан 3 гишүүний чанарыг дараасан 5 гишүүний чанар олгоод хэрэглэхэд 7 дээр 23-ыг нэмээд 2 туваахад 15 буюу голын гишүүн гарч иж. Гэж түрүүн бид нар туршиж үзсэн. Тэрүүгээрээ 15 гарч байна. За 7x 15 y 23 бол одоо энэ дараасан 3 гишүүний хувьд 7 дээр 15-ыг нэмээд 2 туваахад 11 гарна. Дахиад энэ дараасан 3 гишүүний хувьд 15 дээр 23-ыг нэмээд 2 туваахад y гарна. За ингээд эндээс одоо орлуулад үзэхэд 7 11 15 19 23 байна. За эндээс дүгнэхэд саяын дараасан 3 гишүүний чанарыг ашиглаж бодоход бүх гишүүдийг олоход энэ байна. Өмнө би арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог ашиглаж яг энэ бодлогыг 4-р бодлого болгож бид нар бодсон байгаа. Бодолт нь энэ байна. За ингээд ийм бодлогыг ийм аргаарч бодож болно. 1-р арга, энэ 2-р арга. 2 аргаар хоёулангаар нь бодож болох юм аа. За баттгал. Шинэ сурах хүчтэй хүүхдүүд 2019 оны сургалтаа дасгал 10-аас 26. Хуучин сурах хүчиг буюу 2015-2016 оны сурах хүчтэй хүүхдүүд дасгал 18-аас 35-ыг хийгээрэй. За дараах хэдэн бодлогыг бодоорой. Арифметик прогрессийн ерөнхий гишүүний томьёог олоорой. Арифметик 2-дугаарт нь арифметик прогресс үүсгэх 5 тооны захын 2 тоо 35 ба 79 бол хооронд орших 3 тоог олоорой. За 2 аргачлалаар заасан байгаа. Дуртай аргаараа бодож багштай авчир шалгуулаарай. За тэгээ нийтдээ 40 минутын хичээлийг 20 минутын шахаж орж байгаа учраас асуух лавлах юм байвал багш нараасаа дэлгэрүүлж онлайнаар асууж болно. За баяр таа.